Ардын хувьсгалын 105 ардчлсан хувьсгалын 36 жилийн Өвөрхангай аймаг байгуулагдсны 95 жилийн баяр наадам үргэлжилж байна. Наадмын нээлтийн үйл ажиллагаа 7 дугаар сарын 8-нд болж төрийн талбайг төв талбайд мандуулах ёслол, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ёслолын жигсаал, үндэсний өв соёл түүх уламжлалыг илэрхийлсэн ёслолын арга хэмжээгээр эхэллээ. Аймгийн Хөгжин драмын театрын найруулагч Даш Цэвэг 7 дахь жилдээ аймгийн наадмын ерөнхий найруулагчаар ажиллалаа. Энэ жилийн наадмын нээлтийн тоглолтыг алтан нар 9 гариг нэг дэлхий гэсэн үзэл санааг онцлохыг зорьсон гэдгийг тэрээр хэллээ. Энэ жил бол соём бүсэг байгуулагдсны 330 жил Эрдэнэзүү хийд байгуулагдсны 440 жилгээд тэгээд яг наадмынхаа гол үндсэн энэ агуулгууд бид нөө өндөр гэгээний одоо 3 дүрийг гаргаж ирлээ. Баг тэгээд дунд одоо идэр нас гэсэн 3 үеийг ямар түүхэн цаг үеийг туулж өнөөдрийн энэ бидний энэ цаг үе түүх бичигдэж байгаа гэдгийг бол өндөр гэгээнийхээ түүгээр дамжуулж харуулахыг зорилоо. Мэдээж бол манай Өвөрхангай бол энэ 10 хэр морь буюу 10 хэр морьоор алдартай. Тэгээд энэ морьныхоо магтаалыг бас энэ шинээр одоо зохиогоод тэгээд энэ дээр бол манай Мегмар сүрэн болон одоо Галимгай дугуулангийн аймгийн хэмжээний бүх дугуулангийн хүүхдүүд бол энэ 10 хэр магтаалд бол оролцсон. За тэгээд мэдээж бол нөгөө энэ их орн биднэр дээр одоо ирэхэд ямар цаг үеийг туулсан гэдээ бид нар Монголын одоо зохиолчдынхоо одоо алтан үеийнхний энэ зохиол бүтээлүүдээс ихшгэлүүлээ. Мөн тэр дууны сонголт хөгжмийн найруулгыг ч гэсэн ер нь энэ тал руу бид нар онцлж сонгосоо. Аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд төрийн төс байгууллагын албан хаагчид, мэрэгжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид, сурагчид зэрэг 1500 гаруй уран бүтээлч оролцож үндэсний өв соёл, ёс заншил, нутгийн онцлогийг илэрхийлсэн утга төгөлдөр үзүүлбэрүүдийг толилууллаа.